Оргилцсан мэдээллийн хөтөлбөр зочны ярилцлагын цагаар үргэлжлэн та бүхэнд хүрч байна. Өнөөдөр дэлхийн нийтээр дундаа манай улсын хувьд гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход анхаарлаа хандуулж байгаа. За Монгол улсын ерөнхийлөгч энэ асуудалд мөн анхаарах нь зүйтэй гэж онцолж байгаа. Тэгвэл саяхан хууль зүйн сайд болоод цагдаагийн ерхий газрын даргын тушаалаар ийм төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийг нийслэлийн цагдаагийн газарт байгуулан ажиллаж байгаа юм а. За энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэнд хүргэхээр нийслэлийн цагдаагийн газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн хушууч Ариун Туяа болон нийслэлийн цагдаагийн газрын мэргэжилтэн, цагдаагийн Ахмад инх туяанаар студид хүрэлцэн ирээд юуны төрөнд та бүхэнд оройн төргий. Та бүхэнд бас оройн төргий. Тэгэхээр нийслэлийн цагдаагийн газарт гэр бүл хүчирхийлэл болон за хүүхдийн эсрэг гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх хилцээг байгуулан ажиллаж байгаа. За энэ хилцээний хувьд ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа вэ? За хууль зүйн сайдын 2014 оны А дурам 12 дугаар тушаалаар цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 2 сарын 11-ний 71-р тушаалаар батлагдсан нийслэлийн цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах газрын бүтцэд одоо шинээр гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эсрэг гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх хэлцээг одоо шинээр байгуулан үйл ажиллагаа явуулаад эхэлж байна. Тус нийслэлийн цагдаагийн газрын хүүхд хамгаалах хаяг тогтоох төв гэж байсан. Тэрний одоо үйл ажиллагаа чиглэлийг өөрчлөөд төр хамгаалах тус хэлцээ одоо төр хамгаалах байр болгон одоо үйл ажиллагаа явуулаад ажиллаж байгаа. Хичнээн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа энэ хилцээний хувьд энэ хилцээ хамгаалах байр нийлээд одоо 32 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа. Тэгээд энэ төр хамгаалах байрандаа болохоор 8 өрөөг одоо тогтчуулаад яг стандартын дагуу тогтчуулаад одоо ингээд үйл ажиллагаа эхлүүлээд ажиллаж байна. Тэгэхээр энэ чиглэлээр одоо мэргэжсэн хэлтээс байгуулагдсанараа гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн одоо иргэдийн хувьд одоо ямар нөлөө үзүүлэх хүчирхийллийг бууруулахад одоо ямар ажлууд хийгдэх юм болоо? За төр хамгаалах байрны үйлчилгээ бол үйл ажиллагаа бол мэдээж хохирогчийг тэнд одоо хүрээд ирсэн үед мэдээж сэтгэл зүйн үйлчилгээ, нийгмийн үйлчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээг бол цогцоор нь хүргэх ёстой хүргэж байгаа. Тэгээд хохирогч маань тэнд хохирогч ирсэн тохиолдолд одоо мэдээж сэтгэл зүйч нийгмийн ажилтан нөхцөл байдлын үнэлгээ хийгээд эрсдлийн үнэлгээг нь тогтоох юм. За эрсдлийн үнэлгээ тогтоогоод тэр хүний эрсдэл өндөр байх юм бол хүчирхийллийн эсрэг үндэсний төвийг одоо хамгаалах байр руу шилжүүлнэ. Дунд бага байх юм бол нөгөө одоо хамтарсан багт шилжүүлэх одоо хохирогч өөрөө хүссэн тохиолдолд бол одоо жишээ нь одоо би одоо хамаатан цаднуудаа эсвэл гэртээ очиход одоо аюулгүй гэсэн тохиолдолд бол гэрт нь хүргэж өгөөд хамтарсан баг тэрэн дээр нь цаашаа хяналт тавиад ажиллах юм. Энэ одоо хилцээний хувьд хичнээн одоо хүчирхийлэлд өртсөн хүмүүсийг хүлээж авах хүчин чадалтай юм. 30 ор 8 өрөөтэй одоо 8 өрөөнд дотор ерөөсө 30 ор л одоо тийм 30 хүнийг л хүлээж авах багтаамжтай байгаа. Тэгэхээр таны хувьд асуухад энэ төв тандж байгаа хүмүүсийг харахад ер нь яг ямар хүмүүс байх юм? За насны хувьд, хүүсийн хувьд ямар хүмүүс хандаж байгаа юм болоо? За тэгэхээр энэ төв маань одоо нээлттэй хийцэн байж байгаа. Яг одоогоор үйл ажиллагаа нь эхлэегүй. Яагаад гэвэл одоо энэ төр хамгаалах байрны журам одоо батлагдаж удахгүй гарах юм байгаа. Тэгэхээр энд одоо төр хамгаалах байр маань үйлчлүүлэгч одоо тийм ээ гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг бол хүлээж авч эхэлнэ. Тэгэхээр гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа иргэдийн хувьд ихэвчлэн ядуу буурай хөгжил таарах хүмүүс тохиолдгоо гэж ярьдаг боловч яг үнэн хэрэгтээ нийгмийн бүх давхаргад гэр бүлийн хүчирхийлэл байгаад байна гэсэн асуудал яригдаад байгаа. Та үүн дээр ямар тайлбар өгөх вэ? За цагдаагийн ерөнхий газраас нийслэлийн цагдаагийн газрын одоо манай хэлтстэй хамтраад гэр бүлийн хүчирхийлэлд одоо өртөж байгаа. Энэ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэлтэн гарч байгаа энэ бүх асуудалд одоо мониторинг, дүн шинжилгээг наривчилсан байдлаар бол хийж эхэлж байна. Тэгэхээр ер нь бол одоо практик дээр гэр бүлийн хүчирхийллийн одоо ирж байгаа дуудлага мэдээллийн байдлаас хараад үзэхэд ер нь сая өнгөрсөн 7 хоногт тэгтэл 218 дуудлага ирлээ. Тэрний уртлын 7 хоногт одоо 300 дуудлага ирж байна. Тэгэхээр яг энэ байдлаас хараад үзэхэд дан ганц тийм одоо нэг одоо доод давхаргын гэдэг юм уу тийм хүмүүс ганцхан хүчирхийлэл үлдээд байгаа юм бишээ. Дунд давхаргын өшөө манай тийм ээ дээд давхаргын одоо ажиллаж байгаа тийм ээ төрийн болон төрийн бас байгууллагад ажиллаж байгаа мөн бусад одоо тодорхой албан тушаалтнуудаас ч гэсэн энэ гэр бүлийн хүчирхийллийг бол үлдэж байна гэсэн юм. Тэгэхээр ер нь гэр бүлийн хүчирхийлэл үлдэж байгаа этгээдэд яг ямар одоо хорих ялгаануудгийн за ямар шийтгэл
оногдуулдгийн. За яг гэр бүлийн хүчирхийлэл үйлцэн гэдэг заалт бас байдаг юм болов уу? За тэгэхээр одоогийн мөрдөгж байгаа эрүүгийн хууль гэж байгаа тийм ээ. Эрүүгийн хуулинд болохоор яг гэр бүлийн хүчирхийлэл гэсэн нэр томьёосон тийм гэмт хэргийн зүйлчлэл зүйл анги бол байхгүй. Бусдын бие махбод гэмтэл учруулах гэдэг юм уу, иргэдийн эрхчлөө, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгч гэдэг юм уу, энэ зүйл ангиудаар бол зүйлчилж ингэж явж байгаа. Захиргааны зөрчлийн тухайд гэж ярих юм бол захиргааны хариуцлагын тухай хуулийн 21-р зүйлээр арга хэмжээ авж байгаа. Энэ ямар арга хэмжээ авж ийнэ гэхээр тухайн хүчирхийлэл үйлдэгч этгээдийг торгох буюу эсвэл баримтлах арга хэмжээг авч байна. Тэгээд торгох арга хэмжээ нь бол 15,000 хүртэл төгрөгөөр, баримтлах арга хэмжээ нь 7-оос 30 хоногор ингэж баримтчилж арга хэмжээ авч байна. Тэгэхээр яалтчгүй энэ гэр бүлийн хүчирхийллийн энэ асуудал өнөөдөр тийм ээ нийгэмд их хурцаар тавьж байгаа энэ үед болохоор энэ хуулиуд маань өөрөөр хэлбэл тийм ээ зохицуулт нь үйлчилж чадахгүй юм байдалд хүрч байгаа. Тийм ээ дүнэлт хийгээд энэ эрх зүйн шинжилтийн хүрээнд энэ хуулиуд бас өөрчлөлт хийж байна л да. Тэгэхээр одоогийн энэ мөрдөгж байгаа эрүүгийн хууль маань гэмт хэргийн тухай хууль болж өөрчлөгдөн батлагдсан гарна. Энэ хуулинд болохоор наривчлаад бүр тийм ээ гэр бүлийн хүчирхийлэлд үйлдсэн тийм ээ зүйл ангийг бол наривчилж ингэж оруулж гисэн байж. За мөн түншлээ хаврын улиралд хүний сэтгхүй тодорхой хэмжээгээр өөрчлөлт ордог байгаа. За хаврын улиралд үүнтэй холбоотойгоор хүчингийн гэмт хэргийн гаралт ихсэх хандлагатай гэж байдаг шүү дээ. Үүн дээр та бас ямар мэдээлэл өгөх вэ? За хүчингийн гэмт хэргийн тухайд 2013 онд бол хүчингийн гэмт хэрэг 316 тохиолдол бол мэдээлэл судалгаанд бүртгэгдсэн байж байгаа. Тэгээ энэ дотроос ялангуяа насан туршийн хүүхдийг хүчингийн гэмт хэрэгт өртөж хохирох тийм ээ ийм асуудал бол гарсаар байж байгаа. Тэгээ дулааны улирал ирж байна тийм ээ. Тэгэхээр энэтэй холбогдуулаад ялангуяа сургуулийн хүүхдүүд тийм ээ бага ангийн хүүхдүүдийг бага насны хүүхдүүдийг энэ төрлийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх тийм зайлшгүй шаардлага бол гарч ирж байгаа. Саяхан манай нийслэлийн цагдаагийн газраас мөн тодорхой үүргийг энэ чиглэлээр дүүргүүдийн цагдаагийн хэлтсэд өгч бэлтийн бас тооцож дүнсэн байж байгаа. Энэ ажил бол урьдчилан сэргийлэх чиглэлийн ажил бол энэгээр зогсохгүй өшөө бусад олон янзын ажлыг бол цаашд үргэлжлүүлэх хийх болно. Хамгийн гол зүйл маань өнөөдөр эцэг эхчүүд тийм ээ сургуулийн хүүхдүүдийг тийм ээ бага насны хүүхдүүдэд хараа хяналтыг л сайн тавих хэрэгтэй тийм ээ. Ингээд ганцаараа хичээлдээ яваад ингээ ирээд идэгин болоод идэгин гэж хайхрамжгүй байдлаар энд хандаж бол ерөөсөө болохгүй. Тэгэхээр бас нэг зүйлийг асуухад зарим төрийн бас байгууллагуудын гаргасан судалгаагаар хүчингийн гэмт хэрэг үйлдэгч этгээдүүд ихэвчлэн хамаатан садангууд байдгаа гэсэн судалгаа гаргасан байна. Энэ хэр бодиттой вэ? За өнөөдөр энэ маань ураг төрлийн хүчин гэж яригддаг тийм. Тэгэхээр энэ ураг төрлийн хүчин бол байсаар байна. Ер нь бол энэ төрлийн хүчингийн гэмт хэргийн энэ төрөл бол нууц тийм ээ далд байдалд байсаар л байгаа тийм. Ингээд практикт гарч илэрсэн энэ хэрэгүүдээс шалгаж явах явцад бол ажиглаж байхад ер нь энэ удаан хугацаагаар давтагдсан, олон дахин үйлдэгдсэн тийм ээ. Тэгэл хойд эцэг эгч гэдэг юм ах トゥ хамаатан садны ийм зөв бос тийм юутай сэтгүүтэй ч гэдэг юм тийм хүмүүс энэ хүчингийн гэмт хэргийг үйлдэх асуудал бол гарсаар байна. За баярлалаа. Бидний ярилцлага цагийн төрөд өндөрлөж байна. Та бүхэн цаашдаа ажиллаж амжилт хүсье. Баярлалаа. Тэгэхээр үзэгчдээ манай өнөөдрийн зочноор нийслэлийн цагдаагийн газрын ахлах мэргэжилтэн цагдаагийн хушууч Ариун Туяа болон нийслэлийн цагдаагийн газрын мэргэжилтэн цагдаагийн Ахмад Инх Туяа нар өргөдөө оролцлоо.